Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд бүгд найрамдах хятад ард улс болоод Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн хүүхдийн тоглоомын найрлаганд шинжилгээ хийсэн талаарх мэдээлэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Америкийн судлаачдын явуулсан судалгаагаар бага насны хүүхдэд зориулсан тоглоомуудад фенол, формальдегид, мөнгө ус, хар туулга болон бусад химийн бодисуудын агуулмж зөвшөөрөгдөх хязгаараас давсан тохиолдол их байгааг тогтоосон байна. За манай мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаарч мөн цөөнгүй зөрчлүүд илэрчээ. 57 бүтээгдэхүүнээс дээж авч мэргэжлийн хяналтын газрын лаборатори шинжилүүлсэн. Ингээд шинжилүүлэхдээ бол хим хүнд металлын шинжилгээ хийдэг. Шинжилгээний үзүүлэлтээр бол яг шинжлэгдсэн тоглоомуудын хувьд бол ноцтой зүйл илрээгүй. Зөвхөн мэдрэхүй үзүүлэлтийн хувьд бол одоо загтал зарагдж байгаа хийлдэг бөмбөг, маша, баавга ч юм уу мөслөг эдлийн тоглоомуудаас мэдрэхүй үзүүлэлтээр шаардлагагүй үзүүлэлт гарсан. Энэ дээр юу вэ гэхээр зэрэг бөмбөгөн дэр чинь будгийн тогтворчилсул. Одоо будгийн тогтворчилсул гэдэг нь бол хүүхэд тоглоход будг нь ингээд хүүхдийн гарт наалж унах жишээтэй. Гарт наалнаа гэж гараар нь дамжаад амд нь орно. Өсөлт тоглоомод өс нь ундаг. Өс нь унаад хүүхдийн аманд орох жишээтэй. Өнгөрсөн 2014 онд манай улсын хилээр 675 тонн хүүхдийн тоглоом орж иржээ. Монголын хүүхдийн тоглоомын зах зээлийг хятад тоглоом эзэлдэг. За манай улсад худалдаалагдж байгаа хүүхдийн тоглоомонд химийн хорт бодис агуулгадж байгаа хэсэг нь одоогоор тодорхойгүй байна. За учир нь манай мэргэжлийн хяналтын ерхий газрын төв лаборатори одоохондоо ийм төрлийн нарийн шинжилгээг хийх түвшинд хүртлээр хөгжөөгүй байгааг албаны хүн хэллээ. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илэрсэн бас нэгэн зөрчил бол тоглоомын жингийн зөрчил юм. Зовг нь хүүхэд насны онцлогтой тохирсон жинтэй тоглоомоор тоглох ёстой байдаг ч эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. За жишээ нь тэгээс 3 настай хүүхэд 300 граммаас илүү жинтэй тоглоомоор тоглож болохгүй гэсэн стандарт байдаг байна. Эрмэг хурц эрмэгтэй, одоо хүүхдийг гэмтэх аюултай, эсвэл хүүхдийн насны онцлог тийм тохироогүй тоглоомуудыг худалдаалж байна. Жишээлбэл одоо 0-3 настай хүүхдийн нас заасан хэрнээ одоо маш хүнд жинтэй, одоо жишээ дуу гаргаж байгаа дуу аваа гэх чинь хүүхдийн сонсголт нөлөөлөх хэмжээтэй, хурц эрмэгтэй, тэр хурц эрмэгээр нь хүүхэд одоо бэртэж болжгүй аюултай гэх мэтийн тоглоомод зарагдаж байсан. Энэ дээр бол яхааргүй хурааж авч устгал хийсэн байгаа. 0-3 настай хүүхэд бол 300 граммаас илүү нөгөө хүнд жинтэй те тоглоомоор тоглож болохгүй гэсэн нэг юм стандарт байдгийн байна. Тэгэхээр худалдагчдын хувьд миний стандартын талаар хэрэм мэддэг вэ? Систем мэдэхгүй ш. Тэгэхээр гарал үүслийн бас бичиг гэд те худалдаалагчдад байх хэрэгтэй байна. Танд одоо жишээлбэл тийм гарал үүслийн бичиг байна уу? Гарал үүслийн бичиг бол байгаа л та. Шинжилгээний бичигтэй. Чанартай ерөнхийдөө чанартай тоглоомыг л оруулж ихийг хичээдэг ш. Гарал үүслийн бичгийг үзэж болох уу? Манай одоо гарал үүслийн бичиг одоо байхгүй л байна л та энд. Эцэг эхчүүдэд хэлэхэд Австри, Их Британи, Дани, Германи, Итали, Швед, Финланд зэрэг улсууд хүүхдийн тоглоомуудад ямар нэгэн химийн бодис ашиглах хориг тавьсан байна. Харин Хятад, Зүүн Азийн орнуудад өдийг хүртэл хориг тавиагүй үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас эцэг эхчүүдэд тоглоом худалдаа авахтан зориулж хаяг шашганы зөвлөмж гаргаад байна. Хэрвээ таны хүүхэдтэй сонгосон тоглоом ийм тэмдэглэгээтэй байвал 36 сараас доошгүй насны хүүхдэд тоглуулж болохгүй. Харин энэ тэмдэглэгээ нь полифенил, хлорид гэх химийн бодис агуулаагүй гэсэн тэмдэглэгээ юм байна. Харин Леон Марк гэсэн энэ арслангийн тэмдэг нь таны хүүхдийн тоглоомын шашхан дээр байвал эрүүл ахуйн болон аюулгүй шаардлага хангасан гэсэн тэмдэглэгээ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин бисфенол А гэсэн энэ тэмдэглэгээ нь химийн бодис ороогүй гэсэн тэмдэглэгээ юм байна. За ялангуяа хүүхдийн угт сонгохдоо энэ тэмдэглэгийг сайтар харж байд сонгохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм а. Шалгалт дээр хэрэг хийж гин ямар заавар зөв